Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр өнөөдөр би та бүхэндээ амжилт 2.0 сургуулийн зохиц системийн админы эрхийн талаар дэлгэрэнгүй зааврыг орё. За эхлээд админы эрхээрээ нэвтрэн орсон байгааг та бүхэн маань харж байна. За эхлээд удирдах хэсэг рүү дарж орлоо. За удирдах хэсгээс сурагчид гэсэн хэсэг рүү орсноор сургуулийн хэмжээнд нийт сурагчдыг харах боломжтой. За сурагчдын үндсэн анги буюу утас, мэйл хаяг, регистрийн дугаар, сурагчийн код, овог нэр зэргийг харах боломжтой. За энэ чанаас сурагч яаж устгах юм бэ гэх юм бол хасах хүсэлт илгээх гэдэг товчийг дараад за устгах гэсэн товчийг дарна. За ингээд дээдлэлт сургуулиас сурагч хасах хүсэлт гэсэн жижиг цонх үүснэ. За ийшээ дарж ороод за түрүүний сурагч маань харагдаж байна. За устгах гэсэн товчийг дараад тавг үйлдэлийг хийхэд итгэлтэй байна уу гэд. Тийм гэсэн товчийг дараад сурагч маань устгагдчихжээ наа гэсэн үг. За